Самсан үзэгчдээ төв цэг дэлхийн тойм хөтөлбөр эхэлж байна. Бид төв цэг дэлхийн тойм хөтөлбөрөөр энэ 7 хоногт болсон дэлхийн дахинд болон олон улсад болсон онцлог үйл явдлуудыг тоймлон хүргэнэ. Эхний мэдээ, Израиль болон Палестины Хамас хөдөлгөөний төлөөлөгчид Газын зурагт барьцаалагдсан бүх хүнийг чөлөөлөх, Израилийн цэргийг тохирсон байрал руу эргүүлэн татах төлөвлөгөөг хүлээн зөвшөөрч, тохирцоонд хүрч чадлаа гэж Америкийн нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп 10 дугаар сарын 9-нд зарласан билээ. Харин Израилийн засгийн газар барьцаалагдсан бүх хүнийг судлах тухай гэрээг батлсан тухай мөн тус өдрийн шөнө Израилийн засгийн газрын хэрэг эрхлэх газраас мэдээлсэн байна. Гал зогсоох гэрээ 10 дугаар сарын 10-нд хүчин төгөлдөр үйлчилж эхэлсэн юм. Тэрээр хэлэхдээ Газын зургийн асуудал эрхэлсэн инх тайвны зөвлөлийн бүрэлдэхүүнийг 2026 оны эхээр зарлана. Зөвлөлийн бүрэлдэхүүнд хэд хэдэн орны төр засгийн тэргүүнээр багтана гэж Америкийн нэгдсэн улсын Дональд Трамп цагаан ордонд сэтгүүлчдэд мэдэгдэж байсан билээ. Энэ нь домогт зөвлөл болно. Түүний бүрэлдэхүүнд хамгийн чухал улс орнуудын удирдагчид багтна анхандаа уг зөвлөлийн бүрэлдэхүүнд заавал төрийн тэргүүн биш зүгээр л гайхамшигтай хүмүүсийг оруулахаар төлөвлөж байсан боловч хаан ерөнхийлөгч ерөнхий сайд нар орохоор болж байна гэж тэд үүнийг их хүсэж байгаа юм гэж тэрээр тэмдэглэсэн байна. Харин Газын зургийн нөхцөл байдлыг зохицуулах үүрэг бүхий олон улсын энэ зөвлөлийг Трамп өөрөө даргалах төлөвтэй байгаа юм. Израиль Газын зурагт гал зогсоох гормыг зөрчиж байгаа зуучлагчдыг эвгүй байдалд оруулж байна гэж Катарын ерөнхий сайд бөгөөд гадаад харилцааны сайд Шейх Мохаммед бен Абдел Рахман Аль Таны сэтгүүлчдэд мэдэгджээ. Тэрээр хэлэхдээ Газын зурагт хүмүүлийн тусламж хүргэх нь хойшлуулшгүй тулгамдсан асуудал хэвээр байна. Тусламжийг ялангуяа хүмүүсийг байрлуулах майхнуудыг ямар нэгэн болцоолгүйгээр хүргэх нь чухал юм гэж тэр хэлсэн байна. Газын зурагт инхээс ахвал хүчнийг байрлуулах төлөвлөгөөний талаар Шейх Мохаммед ярихдаа одоогийн байдлаар Катарын эрх баригчдад энэ асуудлаар тодорхой мэдээлэл байхгүй боловч олон улсын тогтворжуулах хүчнийг бүрдүүлэх түүнийг гүйцэтгэх үүргийг тодорхойлох асуудлаар Америкийн нэгдсэн улстай зөвшөөрч байна гэж энэ хүч нь аль нэг талыг биш харин хоёр талын аль алийг нь хамгаалж гэрээг мөрдүүлэх хүчин байх ёстой гэж онцолжээ. Мөн Япон улсын засгийн газар Газын зурагт гал зогсоох гэрээг мөрдөж байгаа эсэхийг хяналт тавих үзнээс Америкийн нэгдсэн улсын санаачлагаар байгуулсан олон улсын зохицуулах төвд ажиллуулахаар энгийн мэргэжлүүдэд илгээхээр төлөвлөж байгаа тухай Асаги сонин мэдээлж байсан. Японы мэргэжлүүд энэ төвийн зөвхөн хүмүүлийн тусламжийн үйл ажиллагаанд л оролцох юм байна. Японы мэргэжлүүдийн бүлгийн бүрэлдэхүүнд олон улсын хүмүүлийн байгууллага болон төрийн бас байгууллагууд ажилладаг бүс нутгийн дэд үсцийг сэргээх чиглэлээр мэргэжсэн шинжээчид багтах юм байна. Газын зурагт гал зогсоох тохирцоонд хүрсний дараа цэрэг иргэний зохицуулах төвийг Израилийн өмнөд хэсэгт Газын зургийн хэдийн ойролцоо байгуулсан юм байна. Уг төв нь Газын зурагт дах бодит нөхцөл байдлын тухай мэдээллийг тагнуулын нисгэгчгүй нисэх төхөөрөмж болон олон улсын байгууллагууд зэрэг янз бүрийн их сурвалжаас цуглуулах юм. Тус төвийн ажилд Америкийн нэгдсэн улсын удирдлага доор 40 гаруй улс болон байгууллагын төлөөлөгчид оролцох юм байна. Газын зурагт байрлах олон улсын тогтворжуулах хүчний бүрэлдэхүүнд орох цэргийн албаагчтай илгээхийг одоогоор нэгч улс зөвшөөрөөгүй байгаа юм байна. Тогтворжуулах хүчин цэргийн юм уу санхүүгийн тусламж дэмжлэг үзүүлнэ үү гэсэн хүсэлтийг Америкийн нэгдсэн улсын төрийн департамент өнгөрсөн 7 хоногийн эхээр 70 гаруй улсад аль биесээр хүргэсэн юм. Америкийн засаг захиргаа өөрийн ойрын холбоотон Итали, Франц зэрэг улсуудаас гадна Мальта, Сальвадор мэт бага буурай орнуудад ч хандан хүсэлт илгээсэн байна. Сауди Араб, Арабын нэгдсэн Эмират улс ойрхон орнуудын Газын зурагт инх тайвныг сахиулах хүчин чармаалтыг санхүүжүүлэх тухай Америкийн нэгдсэн улстай яриа хэлцээ хийж байгааг нь түүнээс гадна 19 улс цэргээ илгээх юм уу өөр бус дараагаар дэмжлэг үзүүлэх сонирхолтой байгаагаа илэрхийлсэн байна. Гэхдээ тогтворжуулах хүчний үүргийг өргөжүүлж бүрэлдэхүүнд нь багтсан цэргүүдийг Палестины эрс үзэлт Хамас хөдөлгөөний дайчдын дэвсгийг хураах ажиллагаанд оролцуулах эрсдэл байгаа учраас одоогоор нэгч улс ямар нэгэн үүрэг хүлээхийг хүсэхгүй байгаа юм. Америкийн түвшинтийн хэлснээр цэргээ илгээхэд ойрхон байгаа Азербайджан, Индонез улс ч цэргээ үүсч болзошгүй зэвсэг тулдаанд оролцуулахгүй байх сонирхолтой байгаа юм байна. Харин Америкийн нэгдсэн улсын засаг захиргааны төлөвлөгөөний дагуу Америкийн генералын удирдлага доор олон улсын хүчний 10,000 цэрэг дайны дараах Газын зурагт тогтвортой байдлыг хангах ёстой. Тогтвортой байдлыг хангах олон улсын хүчний бүрэлдэхүүн чиг үүргийг энэ 7 хоногт Катарт болох 25 улсын төлөөлөгчдийн уулзалтаар хэлцгээр болсон байна. Олон улсын цэргийн хүчин хээрийн эмнэлэг дэглэх онцгой чухал дэд үтцүүдийг сэргээх нурангад дарагдсан палестинчуудын цогцыг ухаж гаргах зэрэг ажиллагаанд оролцох төлөвлөгөөтэй байгаа юм. Палестины Хамас хөдөлгөөн болон Израилийн хооронд болж байгаа шууд бус яриа хэлцээг зуучж байгаа Египт, Катарын төлөөлөгчид Египтийн нийслэл Каир хотод болсон зөвлөлтөөний үеэр Газын зурагт тогтвортой байдлыг сэргээх төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд Хамас хөдөлгөөний талыг баримтлагчдад хөнгөн галт зэвсгийг нь төр хугацаанд үлдээх боломжийг хэлэлцсэн тухай телевизийн Sky News Arabia суваг мэдээлжээ. Хамас хөдөлгөөний гишүүд хожим нь хөнгөн галт зэвсгийн аюулгүй байдлыг хангах олон улсын хүчинд тушаахан байна.
Зуучлагчид гал зогсоох гэрээний 2 дахь үе шатыг хэрэгжүүлэх асуудал хэлэлцсэн бөгөөд энэ үйл явцад учирч буй гол саад нь Хамас хөдөлгөөний цэрэгцсэн отрядуудын зэвсгийг хураах энэ бүс нутагт олон улсын хүчийг байрлуулах асуудал болж байгаа юм. Хамасын төлөөлөгчд өөрийгөө хамгаалах шаардлагатай гэсэн шалтгаанаар аль нэг талд зэвсгээ хураалахыг эсэргүүцэж байгааг нь харин олон улсын хүчний гол цөмийг Трампын төлөвлөгөөний дагуу Арабын болон Лалын шашинт орнуудын цэргээс бүрдүүлэх ёстой. Эдгээр орон ийм санаачлахад туйлын дургу хандаж байгааг нь. Дараагийн мэдээ. Инхийн зорилгоор цөмийн хөтөлбөрийг хөгжүүлэх түүний дотор уран баяжуулах хууль ёсны эрхээр Иран хязгаарч татгалзахгүй гэж Ираны гадаад харилцааны сайд Аббас Аракчи сэтгүүлчдэд мэдгдсэн байна. Иран улс цөмийн зэвсэг үйл дэлгэрүүлэх гэрээнд оролцогч бөгөөд цөмийн зэвсэг үйл дэлгэрүүлэх гормыг баримталдаг, бид хүлээсэн үүргээ мөрдөг хэдий ч цөмийн эрчим хүчийг инхийн зорилгод ашиглах, уран баяжуулах эрхээсээ татгалзахгүй Америкийн нэгдсэн улс болон Израиль өнгөрсөн 6 дугаар сард Ираны цөмийн байгууламжтад цогцолт өгч байшин байрлах тоног төхөөрөмжүүдийг гэмтээсэн боловч технологиг устгах чадаагүй гэж Ираны сайд онцолжээ. Харин 6 дугаар сарын 12-ны шөнө Израилийн Ираны эсрэг цэргийн ажиллагаа явуулж ихсэн ба Ираны зүгээс хариу цохилт өгсөн юм. 6 дугаар сарын 22-нд Америк нэгдсэн улсын мөргөлдөөнд оролцож Ираны Исфахан, Натанза, Фордо зэрэг дүүргэх цөмийн байгууламжуудад пуужингийн цохилт өгсөн билээ. Хариуд нь Иран Катарт байрласан Америк нэгдсэн улсын цэргийн нисэх онгоцны баазад цохилт өгсөн юм. Үүний дараа Израиль, Иран хоёр гал зогсоох горим тогтоохоор тохиролцсон тухай Америк нэгдсэн улсын ерөнхийлөгч Дональд Трамп зарласан юм. Гал зогсоох горим 6 дугаар сарын 24-өөс үйлчилж эхэлсэн байна. Иран 2025 онд цөмийн хөтөлбөртэй холбоотой яриа хэлцээг Оман улсаар зуучлуулан Америк нэгдсэн улстай 5 удаа хийсэн боловч Ираны эсрэг Израиль цэргийн ажиллагаа явуулж Америк цэргийн цохилт өгсөний дараа яриа хэлцээ үр дүнгүй төгссөн юм. Европын их гурал буюу Их Британи, Герман, Франц улс нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөлийн Ираны эсрэг хоригийг сэргээхийг оролдож байгаа тул Ираны эрх баригчид эдгээр улстай Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой асуудлыг цаашид хилцэхгүй гэж тус улсын гадаад харилцааны дэд сайд Саид Хатибадзе сэтгүүлчдэд мэдгдэж байсан билээ. Тэгвэл тэрээр хэлэхдээ Америк нэгдсэн улстай хийх яриа хэлцээ Европын гурвалтай хийж байсан яриа хэлцээнээс тусдаа юм. Америк нэгдсэн улсын засаглалгаа байр сууриа өөрчилсөн тохиолдолд Иран яриа хэлцээ хийхэд бэлэн байх болно. Бүх тал хүлээн авах боломжтой тохиролцоонд хүрэхийг Иран улс хүсэж байна. Хөргүүдээ цусласны хариуд Ираны эрх баригчид цөмийн хөтөлбөрөөр дээд зэргийн ил тод болгоход бэлэн байгаа. Энэ нь бүгдэд ашигтай гэж Ираны дэд сайд тэмдэглэжээ. Түүний хэлснээр Иран улс Европын орнуудтай харилцаагаа үргэлжлүүлэх боловч цөмийн хөтөлбөрийн сэдвийг тэдэнтэй хэлцэхгүй юм байна. Ингэснээр Ираны цөмийн хөтөлбөртэй холбоотой хэлцлийг дэмжин гаргасан нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөлийн 2231 дугаар тогтоолын үйлчлэх хугацааг 6 сараар сунгах тухай Орос Хятадын санал болгосон тогтоолын төслийг нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөл 9-р сарын 26-нд баталгаас татгалзсан юм. 9-р сарын 28-нд нэгдсэн улсын байгууллагын аюулгүй зөвлөлийн Ираны эсрэг хориг хүчин төгөлдөр болсон байна. Мөн ингэснээр Европын холбоо 9-р сарын 29-нд Ираны эсрэг хоригуудаа хэсэгчлэн сэргээхээр шийдвэрсэн билээ. Дараагийн мэдээ. Хятадын их баригчид Европын холбоо болон бүгд найрамдах Хятад ард улсын хооронд үүссэн хулдааны алдаглалын тухай тулгымцсан асуудлыг шийдвэрлэхгүй бол Европын холбоо Хятадын бараанд гайлын татвар нэвтрүүлэх асуудлыг авч хэлэлцэж болзошгүй юм гэж Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон Les Echos-нд ярилцлага өгөхдөө мэдгдэж байсан. За тэрээр хэлэхдээ хэрв тэд энэ асуудлаар хариу өгөхгүй бол европчууд бид бүр ойрын саруудад хатуу арга хэмжээ авч хэрэгжүүлэхэд хүрэх ба Америк нэгдсэн улсын жишээгээр Хятадын бараанд импортын гайлын татвар нэвтрүүлснээр хамтын ажиллагаагаа таслаж магадгүй тухай би тэдэнд хэлсэн юм. Ийм татвар нэвтрүүлэх боломжийн талаар Европын комиссийн тэргүүн Урсула фон дер Леянтэй хэлэлцсэн гэж Макрон хэлж байсан. Хятадын бараанд импортын гайлын татвар нэвтрүүлэх асуудлаар Европын нэгдсэн фронт бүрдүүлэх нь амаргүй болохыг Францын төрийн тэргүүн цохон тэмдэглэжээ. Хятадд Германы олон компани үйл ажиллагаа явуулдаг болохоор холбооны бүгд найрамдах Герман улс эсэргүүцэж магадгүй юм байна. Гэхдээ Францын ерөнхийлөгч санал зөвлөлтөөнийг эв зүгээр даван туулж чадна хэмээн найдаж байгаа юм байна. Европын зүгээс хагас дамжуулагч үйлдвэрлэх тоног төхөөрөмжийн экспортыг хязгаарлах, Хятадын зүгээс газрын ховор металлуудын экспортыг хязгаарлахад чиглэсэн төрөмгийн бодлогоос харилцан татгалзаж чадна гэдэгт тэрээр итгэж байгаа гинэ. Харин Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон 12 дугаар сарын 4-нд Хятадд айлчиж тус улсын дарга Ши Жинпинтэй яриа хэлцээ хийсэн юм. Европын холбоо Хятадтай харилцах оновчтой бодлогыг эргэн сэргээхэд Герман улс тус төхөн үзүүлнэ хэмээн Хятадын эрх баригчид найдаж байна гэж бүгд найрамдах Хятад ард улсын гадаад харилцааны сайд Ван И тус улстай айлчилсан холбооны бүгд найрамдах Герман улсын гадаад хэргийн сайд Йохан Вадефулттай уулзахдаа мэдэгдэжээ.
Европын холбоо Хятадын талаар баримтлах оновчтой бодит тустай бодлогоо эргэн сэргээхэд Герман улс тус төхөм үзүүлж харилцаа ашигтай хамтын ажиллагаанд чиглэсэн зөв чиг шугам баримталж санал зөвлөдөөний ярьж хэлцэн шийдвэрлэхийг чармааж эдийн засаг худалдааны асуудлыг улс төржүүлэхээс зайлсхийж хэвийн хамтран ажиллахдаа аюулгүй байдлын асуудал хэд анхаарал хандуулахгүй байхыг хичээх байх гэж бид найдаж байна. Олон талын оролцоог хангах талыг баримтлагч Хятад Герман хоёр нэгдмэл байдал хамтын ажиллагаагаа бэхжүүлэн дэлхийн удирдлагын илүү шударга оновчтой системийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх ёстой гэж Ван Yi тэмдэглэсэн байна. Харин Хятадын хөгжлийг Герман улс хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх боломж хэмээн үзэх байх гэж Хятадын эрх баригчид мөн найдаж байгааг Хятадын гадаад харилцааны сайд онцолжээ. Хятад Германы стратегийн хамтын ажиллагааг бэхжүүлэх хоёр талын харилцааг хөгжүүлэх чиглэлд Германы талтай өндөр түвшинд нэгт хамтран ажиллахад Хятадын тал бэлэн байна гэж мөн тэрээр хэлээд авсан байна. Дараагийн мэдээ Камбож Тайландын хэлийн мөргөлдөө хурцтаж харилцан буудалцаж байгаагийн уршигаар Камбожийн 18 энгийн иргэн амнаас алдаад байна гэж тус улсын дотоод иргэн яамнаас пүрэв гарагт мэдээлсэн байна. Зэвсэгт мөргөлдөө эхэлсэн 12 дугаар сарын 7-оос хойш өрнөсөн байлдааны ажиллагааны үеэр Камбожийн 78 иргэн шархтаж хил орчмын муучуудын 450,000 гаруй орчис өгч орон гэрээ орхиход хүрсэн байна. Тус улсын дотоод иргэн яамны мэдээлэлд дурдсанаар эртний сүмүүд болон соёл шашны нэн чухал байгууламжууд зэрэг ЮНЕСКОгийн дэлхийн өвд бүртгэлтэй байгууламжууд, түүнчлэн орон сууц, сургууль, эмнэлэг зочдууд, засаг захиргааны байр, гүүр зэрэг иргэний дэд үтцийн байгууламжууд гэмтэж сүйтгэгдсэн байна. Камбож Тайландын хэрэглэлийн хэлийн мөргөлдөөнд Тайландын 21 цэргийн албаагч амь өргөцсөн тухай тус улсын эзэн хааны армийн төлөөлөгчид мэдээлжээ. Камбожийн тал мөргөлдөөний үеэр амь өргөцсөн цэргийн албаагчдын тоог зарлахгүй байгаа боловч Тайландын талын мэдээлж байгаагаар байлдааны ажиллагааны үеэр Камбожийн 200 гаруй цэргийн албаагч амь өргөцсөн гэн. Камбож болон Тайландын хил дээр галт зэвсэг хэрэгэлсэн мөргөлдөөнүүдийн 12 дугаар сарын 7-нд эхэлсэн. Энэ өдрийн үрээр Камбожийн зэвсэгт хүчин хил орчмын бүсдэх Тайландын цэргийн байрлалууд руу их буугаар галлаж ирсэн тухай Тайландын эзэн хааны армийн төлөөлөгчид давуу гарагт мэдээлж байсан. Үүний хариу Тайландын агаарын цэргийн хүчин Камбожийн цэргийн дэд бүтцүүдэд цогцолт өгсөн байна. Тайландын хуурай замын цэргийн командлын мэдээснээр Камбожийн тал даваа болон мэгмар гарагт бууж харвах БМ-21 тээвэрлэлт систем болон камикадзе дроонуудыг ашиглан Тайландын нутаг дэвсгэрт цохилт өгсөн гэн. Харин Тайландын цэргүүд хариу гал нээсэн байна. Камбож болон Тайландын хил дээр өрнөж буй байлдааны ажиллагааг нэн даруй зогсоож мөргөлдөөнийг даймжруулахгүй байхад чиглэсэн арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг хоёр улсын эрх баригчдад Америк нэгдсэн улсын засаг захиргаа уриалж байна гэж Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн дарга Марко Рубиогийн бичгээр гаргасан мэдээлэл тэмдэглэсэн байжээ. Камбож болон Тайландын хилийн хэд хэдэн бүсэд байлдааны ажиллагаа үргэлжлэж буй хүмүүс амь өргөдөж байгаад Америк нэгдсэн улсын эрх баригчид сэтгэл зовниж байгаа уг баримтгчд онцсон юм байна. Байлдааны ажиллагаа нэн даруй зогсоож энгийн иргэдийг хамгаалж 12 дугаар сарын 26-нд Куала Лумпурт Камбож болон Тайландын ерөнхий сайднаар гарын үсэг зурсан энхийн хамтарсан тунхаглалд дурдсан. Мөргөлдөөнийг дамжуулахгүй байхад чиглэсэн арга хэмжээнүүдийг хэрэгжүүлэхийн тулд бид тууштай уриалж байна гэж Америк нэгдсэн улсын төрийн нарийн бичгийн даргын мэдээлэл тэмдэглэсэн байсан. Гал зогсоох тухай энгийн нэг баримтгчигт гарын үсэг зурах биш харин бат бөх инх тайван тогтоох гэрээ байгуулахад Тайланд болон Камбожид хоёр улсад Америк нэгдсэн улсын тусламж шаардлагатай байгаа юм гэж Тайландын гадаад харилцааны сайд Сисасак Банкетгүй өргөн нэвтрүүлгийн BBC агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэж байсан юм. Хоёр улсын 817 км үргэлжлэдэг хилийн дагуу олон бүс нутагт ихээхэн эрчимтэй тулдаан өрнөсөр байгаа нь. Энэ сарын 8-нд Камбожийн тал Чон Ама орчмын бүсэд гал нээсэн. Бид журмын дагуу хариу гал нээлээ. Тус бүсийн нөхцөл байдал төвшөөртэй хэвээр байна гэж Тайландын тал мэдээлж байсан юм. Энэ өдөр Камбожийн цэргүүд Тайландын байрлал руу нийт 2 удаа гал нээжээ. Планхин Петком бүсэд болон зэвс тулгуурлын дараа Камбожийн цэргүүдийн байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд оруулсан байна. Мөн Тайландын тал хэлийн бүх хэсэгт байлдааны бэлэн байдлыг дээшлүүлсэн тухайга мэдээлж байсан. Тайландын гадаад хэргийн яамны хэвлэлийн нарийн бичгийн дарга Нико Дент Паланко мэдгэхдээ Камбожийн цэргүүд гал нээсийн хариуд манай цэргүүд өөрийгөө хамгаалах зорилгоор гал нээсэн бөгөөд мөргөлдөөний улмаас 2 цэрэг шархагдсан гэсэн юм. Тайландын цэргүүд эхэлж гал нээсэн гэж Камбожийн үндэсний батлан хамгаалах яамны төлөөлөгч мэдгэснийг Тайландын эзэн хааны айрам эрс ницааж байна гэж тэрээр мэдэгдэж байлаа. Үүнээс өмнө Тайландын хуурай замын цэргийн хүчний 2 дугаар тойргийн командлагч бүх анги нэгтгэлээ байлдааны бэлэн байдал бүрэн шилжүүлэх тушаал өгсөн байна. Мөн нөхцөл байдал тодорхойгүй улам хурцдах эрсдэлтэй байгаатай холбогдуулан зарим мужуудын хил орчмын бүсийн оршин суугчдад иргэдийг нүүлгэн шилжүүлэх төлөвлөгөөний дагуу тусгайлан бэлтгэсэн хорогдох байрлал нүүхийг зөвлөж байжээ. Харин 12 дугаар сарын 10-нд
Тайландын 1-р армийн дүүргийн командын мэдээснээр цэргийн уг нэгтгэлийн шуурхай бүлэг болон агаарын цэргийн хүчин F-16 сөнөөгч нисэх онгоцны дэмжлэгтэйгээр Камбожийн цэргийн баазад хамтарсан цохилт өгсөн байна. Тайландын агаарын цэргийн хүчин Камбожийн нутагт дэвсгэрт байрлах хүн зэвсэг дрон хадгалдаг байж болзошгүй казиногийн байранд цохилт өгсөн талаар Thai PBS телевизийн суваг мэдээлж байсан юм. Тайланд болон Камбожийн мөргөлдөөний цар хүрээ өргөжж байгаа учраас Тайландын эзэн хааны тэнгисийн цэргийн флот Чантапури ба Трат мужуудын хил улчмын нутгийг хамгаалахын тулд тэнгисийн цэрэг, хуурай замын цэрэг болон агаарын цэргийг хүчээд дайшлаад байгаа. Түүнээс гадна тэнгисийн цэргийн флотын эргүүлийн ус онгоцуудыг энэ бүс нутаг руу илгээсэн бөгөөд тэдгээр нь мөргөлдөөн альва хэлбэрээр шатлан өргөжгөхөд бэлэн байдалд эргүүл ажиглалт хийж байгааг нь тэнгисийн цэргийн флот мөн Камбожийн усан хилээс холхон байхыг загас агнуурын ус онгоцуудад анхааруулсан байна. Тайландын гадаад харилцааны сайд 12 дугаар сарын 9-нд гадаадын сэтгүүлчдтэй уулзахдаа өнөөгийн нөхцөл байдал 3 дахь талын зуучлал шаардлагагүй бөгөөд хурцлбол байдлыг намжаах үйлрэгт Камбожийн эрх баригчид голлох үүрэг гүйцэтгэх ёстой гэж мэдэгдэж байсан билээ. Гал зогсох тухай энгийн нэг баримтчигт гарын үсэг зурах биш харин бат бүх инх тайван тогтоох гэрээ байгуулахад Тайланд болон Камбожид Америкийн их улсын тусламж шаардлагатай байгаа юм гэж Тайландын гадаад харилцааны сайд Сихасак Понкетку өргөн нэвтрүүлгийн BBC агентлагт ярилцлага өгөхдөө мэдэгдэж байсан юм. Тэрээр хэлэхдээ Тайланд улс бүрийн эрхт байдлаа хамгаалахын тулд шаардлагатай хариу арга хэмжээ авсаар байх болно. Аливаа алдлогын хариуд шаардлагатай цэргийн ажиллагааг үргэлжлүүлэн явуулна гэж тус улсын ерөнхий сайд Анутын Чавиракун мэдэгдэж байсан. Америкийн их улсын ерөнхийлөгч Дональд Трамп одоогоор Тайланд болон Камбожийн удирдагчтай яриагүй боловч уцаар ярих бодолтой байгаа гэж цагаан ордны хэвлэлийн албаны дарга Caroline Leavitt 12 дугаар сарын 11-нд ээлжит хэвлэлийн баг гурал дээр сэтгүүлчдэд мэдээлж байсан юм. Тайланд Камбожийн мөргөлдөөн дамжирч байгаа дургуутж байгаагаа Дональд Трамп 12 дугаар сарын 9-нд илэрхийлээд тус улсын хоёр улсын удирдагчтай уулзаар ярьж дайныг эцэс болгох бодолтой байгаа гэж мэдэгдэж байсан юм. Төвцөг дэлхийн тойм хөтөлбөрийг та бүхэнд хүргэлээ. Анхаарлаа хандуулсанд баярлалаа. Баяртай.